Сүүлийн үед Донецк мужид Орос Украины дайны хамгийн халуун цэгүүдийн нэг болоод байна. Оросын зэвсэг төвчин Украины зүүн бүсийн цайзуудын нэг болох Константиновка руу дайралтаа улам бүр эрчимжүүлээд байгаа юм. За хэдийгээр 1200 км үргэлжлэх нийт зүүн фронтын дагуу Оросын давшилт ерөнхийдөө зогсон байдалд Орос эдэж Кремлийн хотыг эзэлэхээр хамаг хүчээ төвлөрүүлж байгаа. Оросын цэргүүд хотын захад нэвтэрч эхэлсэн бөгөөд удахгүй гудамжны ширүүн тулаа өрнөж олзошгүй Украинийг хамаатлагчид анхааруулж байна. Константиновка бол Украины батлан хамгаалах шугамын хамгийн өмнөд цэг юм а. Энэ хот аж үйлдвэрийн төв болсон Донецк мужийг хамгаалахад амин чухал үүрэгтэй. Хэрэв Оросын цэргүүд энэ хотыг эзэлж чадвал цааш хойд зүг рүү давшиж бүс нутгийг бүхэлд нь хяналттай авах үе таалга нээгдэнэ. Энэ нь ч Оросын хувьд одоогоор гол зорилго болоод байна. Украины айрам Оросын логистикийн шугамыг дроноор тасралтгүй зохилт өгч байгаа ч Оросын хүн хүчний давуу тал илт мэдрэгдэж байгаамаа. Гэсэн хэдий ч энэ хотыг эзлэх нь Оросын хувьд амар биш гэдгийг шинжээчид онцолж байна. Өмнө нь Авдеевка, Покровск зэрэг хотуудыг эзлэхдээ Оросын тал маш хүнд хохирол амсаж урт удаан тулалдсан. Энэ удаад ч мөн ижил дүр зураг давтагдах магадaltaй байна. Ерөнхийлөгч Путин өнгөрсөн 7 хоногт хотыг эзлэхэд тун ойрхон байна гэж мэдгдсэн. Гэвч Украины командлагчид үүнийг хэтрүүлэг гэж нэцаагаад хотод нэвтэрсэн Оросын жижиг бүлгүүдийг устгасаар байгаагаа мэдгцээ. Дайр эхлэхээс өмнө 70 мянган хүн амтай байсан тус хотод одоо ердөө 2000 орчим хүн үлджээ. Хот бүхэлдээ балгас олон хувирсан гэж хэлж болох юм а. Оросын айрам мөн хойд хэсэгт орших Славянск, Краматорск хотууд руу дроны халдлагаа эрчимжүүлж байна. Украины хангамжийн замууд их бүүний болон дорооны байнгын цохилтод өртөж байдал улам хүндэрсээр байгаа бөгөөд замд гарах нь үхэлтэй нүүр тулахтай ижил болоод байгаа ажээ. Фронтын ард талд Оросын нөхцөл байдал тийм ч сайнгүй байна. Украины тал Кремийн хойг руу болон Оросын газрын төсний байгууламжууд руу холын зайн цохилтоо эрчимжүүлсээр байна. Кремийн хойгт шатхууны худалдааг бүрэн зогсоож онц ойдол зарлахад хүрээд байгаа. Мөн олон хотод нефт боловсруулах үйлдвэрүүд эвдрэл гэмтлийн улмаас ажиллах боломжгүй болжээ. Хэдийгээр Америкийн нэгдсэн улсын дэмжлэгтэй энхий хилцээг эхлүүлэх оролдлогууд гарч байгаа ч одоогийн байдлаар Орос Украины аль аль нь хилцээний ширээнд биш дайны талбарт гол анхаарлаа хандуулсаар байна.